Халахын Сэцэн хан аймгийн Үрдсэн банкны хошуу буюу одоогийн Дорнот аймгийн Матас сумын Матас сум болон Сэцэн хан аймгийн Хурц банкны хошуу буюу одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумдын зааг дээр орших сүндэрлэх Яротын баян цагаан уулын дахилга баяр наадам зориулсан хурдан хязаалангийн уралдаанд газар газараас хурдан шандас 73 хязаалан бүртгэгдснээс үйлдвэр тогтоох комиссийн гашаагаар 13 дөрвөн хүрээ хасагдаад ийнхүү 60 гаруй хүрээ өнөөдрийн баяр наадамд хүлгийн шандас соргоор тугдж байна. Хурдан шандас хязаалангийн уралдаанд Дорнот аймгийн Матас сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан, Сүхбаатар сум, Баруун урт сум, Халзан, Бариган, Онгон нарын зэрэг Сүхбаатар аймгийн 7 сумаас Дорнот аймгийн 1 сумаас гээд нарын зэрэг 2 аймгийн 8 сумдын баяр сумдын 60 гаруй ийнхүү хурдан хязаалан хүлгийн шандас сорж алтан тоосон өргөхөөр ийнхүү мартсан байгааг манай зориулаачийн дунд харуулж байна. За эдэн дотроо аймаг бүсийн баяр наадам Баргангийн 5 сумдын 100 жил энэ баяр наадамд 100 жил энэ баяр наадмын өмнөхөндөө 7 сарын сүүл бүсээр зохион байгуулагдсан тэр одоо Асгад сумынхаа баяр наадамд дайрагдсан Баргангийн баяр наадамд дайрагдсан мордууд эдгээр дотроо хорон чуулдсан байгаа. Мөн одоо сумдынхаа баяр наадамд айрагдж төрүүлсэн ийм амжилттай өрөөнүүд энэ өдрийн баяр наадамд хүлгийн шандас соргоор марцсан байна. Тэр дунд талд сая 202 номер дээр марцсан Сүхбаатар аймгийн Асгад сумын уян дээрээс марцсан ихмэр одоо тэр 202 номер дээр 6 турдсан да. За энэ өдрийн баяр наадам дээр 202 номер дээр одоо Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат ган зөргийн хээр үрээ тэр дунд талд харуулж байгаа. Мөн одоо 204 номертой аймгийн алдарт яач нэр мөнхийн уян солигын тааруулсан Хүрв дэржийн шаргал үрээ мөн мөрдсөн байна. Дорнот энэхүү баяр наадмыг ерөнхий зохион байгуулагчаар Дорнот аймгийн Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын аймгийн аварга малчин онгоо бүрийн мөг жаргал мөн аймгийн алдарт яач мегмарын энх сүхтэргүүтэй энэхүү баяр наадмын хурдан хязаалангийн уралдааныг ивэнд итгэж байшаагч ерөнхий зохион байгуулж ажиллаж байгааг наадамчин болон та бүхэндээ дуулгахад таатай байна. За 231 номертой Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын харьяат за Цэдэн ишийн төвшин төгс гэж энэхүү баяр наадмыг ерөнхий зохион байгуулагчаар ардын зохион байгуулагчаар оролцож байгаа Цэдэн ишийн төвшин төгсийн адуун сүргээс одоо Бүрэг Баатрын загал мөр гэж улс бүсийн баяр наадам за миний мэдхийн одоо 3 хайрагдсан тийм амжилттай мөр бас одоо сум орнуудтай олон хайрагдаж төрүүлсэн Монгол улсын тод манлаа яач өлзий утгийн Бүрэг Баатрын загал мөр гэж одоо энэхүү Цэдэн ишийн төвшин төгсийн адуун сүргээс төрөн гарсан ийм амжилттай мөр за өнөөдрийн баяр наадам дээр төвшин төгсийн энх манлаа гэж хүүгийнх нь нэр дээр хээрмэр хүүгийнх нь хүүн одоо хээр хязаалангаа марлуулсан байна. Энэ хээр хязаалан Эрдэнэ цагаан сумын бүсийн сорилго наадам төрүүлээд Матад сум улсган байгуулагдсны түүхэн яруу алдарт 100 жилийн өмнө баяр наадам түрүү магнат хурдсан баг наадам бас л одоо 3 хайрагдаж төрүүлсэн энэ өдрийн баяр наадам мордож байгаа хурдан шандас хязаалангуудын тэргүй игнэд нэрлэгдэхээр одоо нэг хязаалан одоо Эрдэнэ цагаан сумаас мөн мордсон байна. Тэг 13 номертой аймгийн алдарт Санжаа Асрын баяр сайхны хүрэн үрээ тэр дунд талд хордож байна. Ааганда өгөөмрийн овооны баяр наадамд айргийн дүр турдсан шүтлэн үрээ бас одоо холигтой уралдаж чадаагүй байна. Энэ жил хязаалан үрээ сая ловх ноёруудын дахилга баяр наадамд 8 турдсан энэ өдрийн баяр наадамд 2 3 дахь давхрыгаар мордсон байна. 39 номертой сайхан тэр дунд талд битүү цэгэр цээжлэн цэгэр нэмнэтэй бор үрээ мордсон байна. Эрдэнэ цагаан сумын зөвлөгийн харьяат за Булган хангагийн хээр үрээ бор үрээ нар мордсон байна. Энэ хээр үрээ Булган хангагийн хээр үрээ чинь Эрдэнэ цагаан сум улсган байгуулагдсны түүхэн яруу алдарт 101 жилийн өмнө баяр наадамда за айр 8 турдсан шандастай ураа сая лонх ноён уулын дахилга баяр наадамд 6 турдсан байгаа. Сайхан Монгол үрээ мордсон байна да. За мөн одоо бор үрэн тэр битүү цэнхэр нэмнэтэй мордсон байна. За Бариган сум улсган байгуулагдсны түүхэн яруу алдарт 100 жилийн өмнө баяр наадамд айргийн 5 турдсан Сүхбаатар аймгийн Бариган сумын 2 дугаарыг яриад сумын алдарт яа зундын мөнхөтийн буур дүрээ мордсон байна. Мөн одоо Асгад сум улсган байгуулагчны түүхэн яруу алдарт айр 100 жилийн өмнө баяр наадамд айргийн 4 турдсан Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаарыг яриад аймгийн алдарт яаш нэр мөнхийн Бүрэг дэржийн одоо шаргал үрэн мордсон байна.
За сумынхаа баяр наадам нэг төрөөс нэг харагдсан. Эрдэнэ цагаан сумын харьяат Отхон баярын эрхэм баярын буудан үрээ мартсан байна. За өнөөдөр Отхон баяр гэж Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын Монгол улсын авраг малчин Отхон баяр гэж баг мөндөө тэдний хүү эрхэм баярын за буудан үрээ мартсан байна. За энэ буудан үрээ сая бичвэрт бомбны 33 жилийн он баяр наадамд баг мартсан баха энэ буудан үрээ. За Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын баяр наадам баг наадамд хоёр харагдсан ойдвын амар мөнхийн хонгор үрээ мартсан байна. За мөн Эрдэнэ цагаан сумын харьяа соёлын бэм жаргалын бор үрээ баг наадам нэг харагдсан. Энэ өдрийн баяр наадам мөн одоо хөлгийн шандас орохоор мартсан байна. Асгал сумын баяр наадамд 3 харагдсан. Асгал сумын 4-р яриад хүрэл чулууны хээр үрээ мартсан байна. Эрдэнэ цагаан сумын баян уулын баг наадам нэг төрүүлсэн. Наран чимгийн ууган хүүгийн хонгор үрээ 110 номертой мартсан байна. Дорн таймгийн Матас сумын Баян хангавагийн залуу яач Осгон Баатрын даваа мөнхийн мөдөө жоох яваар ах. Орон талаар нь хажууд авч өрөөнүүдээ сайхан харуулж. Осгон Баатрын даваа мөнхийн хээр үрээ байна. За энэ хээр үрээ өнгөрсөн жил шүтлэн үрээ баг наадам 3 харагдсан ийм шандастай үрээ байгаа. За энэ хүү баяр наадмын за шууд дамжуулалтын ивент итгэгчээр Дорн таймгийн Матас сумын аймгийн 3 удаагийн авраг малчин амрын томхүү сумын алдар туяач амрын бод одоо ивент итгэж байл шагнаж байгаа хэд наадамчин олондоо дуулахад таатай байна. Мөн одоо энэхүү баяр наадмын урдан хязгаалангийн уралдааныг ивент итгэж байл шагнаж байгаа хүмүүсийг Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын аймгийн авраг малчин Онгооврын мөнгө жаргал аймгийн авраг малчин Мегмарын экс үг тэргүүтээ Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын иргэд зан болон энэхүү баяр наадмын хурдан хязгаалангийн уралдааныг ерөнхий зохион байгуулж ивент итгэж байл шагнаж байна. Эрхэм хүндэт наадамчдаа эрхэм хүндэт үзэгчдээ Баян цагаан уулны дахлах баяр наадам зориулсан хурдан хязгаалангийн уралдаанд шандас сурах хурдан хөлгүүд гарааныхаа ногоон төхөөрөмжийнхаар нэгэн зэрэг сайхан игэлсэн байна. За уухэ удам турдан хөлгүүд гараан дээрээс дөнгөж иргэж байгаа мөчиг манай зураглаачийн дууранд харууллаа. Дөнгөж ирэнгүү Дорн таймгийн Матас сумын Баян хангавагийн харьяат борын мөнх хөргөлийн хээр үрээ энэ өдрийн баяр зангил наадмын хурдан хязгаалангийн уралдааны дээр 5-6 дээр шүргэлцэж байгаа бол хамгийн цаадлаар сайхан бор үрээ гараад ирсэн байна. Дорн Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын харьяат Булган хангагийн бор үрээ байна. За тэр дэлгэсэн харагдж байгаа шар дуулахтай хүүхэдтэй сайхан хээр үрээ гараад ирсэн байна да. Энэ Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын харьяат төвшин төгсөн их манлагийн хээр үрээ энэ хэдэн үрээнийхээ хамгийн наадлаар айргийн гурван нэгтгэн шургалаа. За энэ өдрийн баяр зангил наадмын хурдан хязгаалангийн уралдааныг 202 номертой морцсон. За Дорн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ирээд ган зэргийн хээр үрээ энэ өдрийн хээр халз үрээ энэ өдрийн баяр наадмын хурдан хязгаалангийн уралдааныг хөтөлсөн бол аман үзүүн дээр нь 414 номертой мөн одоо сайхан хүрэн үрээ гараад ирсэн байна. За энэ хүр үрээ энэ өдрийн баяр зангил наадам дээр одоо дөнгөж одоо морь өргөндөө сайхан гараад ирсэн байгаа харагдаж байна. 410 номертой морцсон сумын алдар дууч Метвэ наран зөгтийн хүр үрээ аман үзүүн дээр айргийн 3 дээр Матас сумын харьяат борын мөнх хөргөлийн хээр үрээ айргийн 3 дээр сайхан Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын харьяат төвшин төгсөн их манлагийн хээр үрээ 4 дээр за хамгийн цаатлаар нь 267 номертой морцсон Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат өвгөн хүүгийн норов жамцын одоо хүр үрээ гарч ирсэн байна. Өвгөн хүүгийн молом жамцын хээр үрээ. За хамгийн наадлаар энэ дүүрэнийхээ хамгийн ардтал дээр 709 номертой морцсон Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Бат очрын Бат 50-ны хээр үрээ 6 дайр. За түүний ардтал дээр нь 7 дээр нь 94 номертой морцсон хээр үрээ гараад ирсэн. Энэ бараг мөндөө 94 номертой морцсон Сүхбаатар аймгийн Асгал сумын аймгийн алдар туяад Нямсрангийн Батэрдны хээр үрээ гарч ирсэн байна. За ингээд үндсэндээ хурдан хязгаалангийн уралдааны тархины 2 4 6 7 үрээ арийнхаа урднаас үүдэн оймрын зайтай салж эхэллээ. За энэ дүүрэнийхээ хамгийн ардтал дээр ногоон зээж бичиг нэмнэтэй 410 номертой морцсон хүрэн үрээ гараад ирсэн байгаа. Энэ Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын 3 дугаар гэрд Метвийн наран зөгтийн хүрэн үрээ гарч ирсэн байна. За энэ зүүн талынхаа гуйны дашаан дээр одоо онгон тамхтай юм үрээ байна. За энэ дүүрэнийхээ хамгийн ардтал дээр эмэгтэй хүүхэд болсон сайхан хээр үрээ гарч ирсэн байна. 633 номертой хээр үрээ бараг мөндөө. Сүхбаатар аймгийн Асгал сумын харьяат сугарж явын хөрөл чулууны хээр үрээ. За энэ дүүрэнийхээ одоо дунд талд харагдж байна. Түүний ардталт нь 204 номертой мөн шар үрээ гараад ирсэн байна. За нэр мөнхийн бүрв дэржийн одоо шар үрээ гараад ирсэн байна. Аймгийн алдар туяач нэр мөнхийн уяас солгон тааруулсан бүрв дэржийн
шаргуураа энэ өдрийн баяр цэнгэл наадмын хурдан хязгааллангийн уралдааны за тэр 8 руу одоо нэвтгэж ургаж байгаа бол за тэр дунд талд нэг сайхан эмэгтэй хүүхэд унсан хүрэн үрээ гараад ирсэн байгаа. 410 номертой морсон. За Метвийн наран зөгтийн хүрэн үрээ гэсэн үндсэндээ за тархины хээр үрээ гарсан байна. Хээр үрээ гарч ирээд энэ өдрийн баяр наадмыг хошуурж байгаа харагдаж байна. За 709 номертой морсон Дорн Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар багийн ариат за Баточрын Баттавны хээр үрээ энэ өдрийн баяр наадмыг хөтөлсөн бол аман үзүүн дээр нь Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын ариат Төвшин төгсийн анги манлагийн хээр үрээ айргийн 3 дээр хамгийн цаадлаар 202 номертой морцсон хээр үрээ гараад ирсэн байгаа. За энэ одоо ган зэргийн хээр үрээ айргийн 3 дээр гарч ирсэн байна. Айргийн 4 дээр 94 номертой мөн одоо хээр үрээ гарч ирсэн байгаа. Энэ хээр үрээ аймгийн алдар туяаш Нямсрынгийн Батэрдны хээр үрээ гэсэн тархины 5 үрээ арийнхаа өрөөнөөс үүдэн хомрын зайтай салж эхэллээ. За энэ өдрийн баяр цэнгэл наадмын хурдан хязгааллангийн уралдааныг ерөнхий ивент идэвхжээр Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын аймгийн за энэхүү баяр цэнгэл наадмыг ерөнхий ивент идэвхжээр Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын аймгийн алдар туяаш Онгоо бүрийн аймгийн авраг малчин Онгоо бүрийн мөх жаргал аймгийн алдар туяаш Мегмарын инх сүх нар одоо энэхүү баяр цэнгэл наадмын хурдан хязгааллангийн уралдааныг ерөнхий ивент идэвхж байлшаа гэж байхад дуулахад таатай байна. За хурдан хязгааллангийн уралдааны тархины 5 хүрээний ард дээр 16 номертой морцсон сайхан хээр үрээ гараад ирсэн байгаа. Энэ Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Бямби Эрдэнэбаатарын хээр үрээ. За тархины 5 хүрээн дээр нь хээр халз үрээ ер нь өнөөдрийн наадамдуудаа залгах юм байна. За энэ дүүрийнхээ хөнгөн дээр шарга үрээ гараад ирсэн байгаа. Энэ шарга үрээ Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын аймгийн алдар туяаш нэр мөнхийн хүү бүрв дэржин шарга үрээ энэ дүүрийнхээ хөнгөн дээр гарч ирсэн бол аман үзүүн дээр нь 410 номертой морцсон хүрэн үрээ гараад ирсэн байгаа. Сумын алдар туяаш Метвийн наран зөгтийн хүрэн үрээ. Түүний ард талд нь 267 номертой морцсон сайхан мөн одоо хүрэн үрээ гарч ирсэн байна. Өвгөн хүүгийн молом жамцын хүрэн үрээ байна. За энэ улаан цээж бичгийн юмнэтэй өвгөн хүүгийн молом жамцын хүрэн үрээг манай зураглагчийн дунд харуулж байна. За энэ хүрэн үрээ бол одоо өнөөдрийн наадамд одоо тун төргөөхөн сайхан тархинд дуралдаж байна. Тархины 5 өрөөний ард тал дээр 6 7 дээр гарч ирсэн байна. За араас одоо хүрэл чулууны сайхан хурдан их насны мордын уралдаанд хонгор мөрөө айргийн 3 турдлуулсан за сугарж авийн хүрэл чулууны хээр үрээ орж ирлээ. 633 номер дээр одоо мордсон сугарж авийн хүрэл чулууны халтар үрээ араас орж ирсэн бол түүний цааталт нь эмэгтэй хүүхэд унсан гарсан цагаасаа гэл тархинд дурлцсан 410 номертой сумын алдар туяач Метвийн наран зөгтийн хүрээ. За наадлаар одоо 200 номертой хээр үрээ орж ирлээ. Энэ одоо 200 номертой Наранбаатарын хээр үрээ гэж бүртгэгдсэнтэй. Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар гэр Баточрын Баттавны хээр үрээ сая дэлгэснээр харагдаад өнгөрсөн бол за яган говьстой хөгөдтэй хээр үрээ мөн орж ирлээ. За өнөөдрийн баяр наадамд одоо аргагүй нэг одоо бүгээр за бараан зөвсмийн мордууд л одоо бүгдээрээ сайхан тархинд дурлаж байна. За энэ дөрөвнийхээ ард тал дээр 29 номертой хүрэн үрээ араас орж ирлээ. За 29 номертой сая хурдан их насны мордын уралдаанд нэлээд одоо сайхан тархинд дурлцсан та 29 номертой хүрэн үрээч одоо 29 номер дээр одоо нэг хонгормор араас нэлээд сайхан дахиж уралдсан. За 29 Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын ариад даваа жаргалын мөнх болдын хүрэн халз үрээ энэ дүүрэнийхээ хамгийн ард тал дээр урагшлаа. За энэ өдрийн ерхий энэхүү баяр цэнгэл наадмыг за шууд амжилтын ерхий ивент итгэгчээр Дорн тамгийн Матус сумын Баян ханга багийн сумын алдарт уяач амрын бод одоо ивент итгэж байлшин гэж яхад наадамчин олондоо дуулахад таатай байна. За хурдан хязгааллангийн уралдааны дундхан тал сайхан буурал үрээ орж ирлээ. 346 номертой буурал үрээ араас орж ирлээ. За энэ буурал үрээ ер нь тархинд одоо урдаж магадгүй юм байна да энэ буурал үрээ ч араас одоо нэлээд ширүүхөөлтэй орж ирлээ да энэ буурал үрээ. За 346 номертой буурал үрээ араас орж ирлээ. За энэ буурал үрээний хувьд одоо Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын уян дээрээс мордсон үрээ баг мөндө. За түүний ард талаар нь сайхан шар зэвжвчийн нэрнэтэй мөн одоо хонгор үрээ орж ирсэн байна. 333 номер манай машин одоо жоохон жишээд яваад байх юм бол одоо номер нь харагдана. За 333 номертой хонгор үрээ энэ хоёр үрээнийхээ за дунд талд нь гараад ирсэн байна. 333 номертой Сүхбаатар аймгийн 4-р Луцайхны аюур заны хонгор үрээ урагшлаа. За хийн дээр одоо 21 номертой сайхан эмэгтэй хүүхэд унсан мөн одоо хонгор үрээ урагшилж байгаа харагдаж байна. 21 номерыг одоо хараад байгаарай. За 156 номертой 150 номертой цэгэл үрээ орж ирлээ. За Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын 1-р яриад наран жимгийн ууган хүүгийн зэгэл үрээ энэ дүүрэндийнхаа дунд талд нь за наадлаар одоо улаан хул цэжвчийн нэрнэтэй сайхан хээр үрээ орж ирлээ дээ. За 599 номертой бүртгэл дээр ч одоо хээр үрээ гэж бүртгэгдсэн байгаа. Сүхбаатар аймгийн Онгон сумын уян дээрээс мордсон хүрэн үрээ баг мөндөө Сүхбаатар аймгийн
Сүхбаатарын наран гэж одоо хүний нэр дээр бүртгэгдсэн байх. Энэ одоо шал буруу бүртгэгдсэн байна. Манай бүр бүртгэж байгаа хүмүүс одоо энэ дээр дараагийн насан дээр анхаармаар байна. За 164 номертой хонгор үрээ араас орж ирлээ. За 164 номертой хонгор үрээ өнөөдрийн наадамд одоо урагшлагаар одоо нэлээд шинжтэй явж явах шиг байна. 164 номертой хонгор үрээч одоо хол зэж Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын уян дээрээс морцсон одоо хонгор үрээ бараг мөн байна. За 164 номер бас одоо бүртгэл дээр байхгүй үрээ байна. За ингээд хурдан хязаалангийн уралдаан гарааныхаа хөрөмжөн дээрээс эргээд үндсэндээ нэг одоо 500 м хэрэг 5 км гарамтай явсан байна. За тархины хэдэн хүрээний ардтал дээр улаан густай хөхөдтэй 599 номертой Сүхбаатарын нарангийн одоо хүрэн үрээ түүний урдталт нь одоо хүрэн халдсан үрээ гараад ирсэн байгаа. За морин уралдааны зам одоо жоохон бартаа саад ихтэй донслогоо ихтэй учраас ингээд ардаас нь ингээд агаад манай зураглаачийн машин ингээд 100хан явж байгаа та бүхэндээ харуулнаа. За 333 номертой Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын яриад Луцаахны аюур зааны хонгор үрээ сая харагдаад өнгөрлөө. 599 номертой Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уян дээрээс морцсон үрээ сая харагдаад өнгөрлөө. За энэхүү баяр зэнгэл наадмын ерөнхий ивент тэтгэгчээр Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын аймгийн авраг малчин. За энэхүү баяр наадмын ерөнхий ивент тэтгэгчээр Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын аймгийн авраг малчин Онгообрын мөг жаргал мөн аймгийн алдарт байж Мегмарын экс ухнаар энэхүү баяр зэнгэл наадмын хурдан хязаалангийн уралдааны бай шингэлийг за гардан дааж байгаа гэж хэлэхэд наадамчин олондоо дуулгахад таатай байна. За хурдан хязаалангийн уралдааны тархины 5 6 өрөө бол арийнхаа өрөөнүүдээс лав 51 за 200 м хэрэтээ салсан байна. За энэ дүүрний хөнгөн дээр айргийн 3 дээр Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын Харьяата за төвшин төгсөн инх манлагийн хээр үрээ айргийн 3 дээр гарч ирсэн байна. За энэхүү хурдан хязаалал Баян цагаан уулын дахлах баяр наадам зориулсан хурдан хязаалангийн уралдааны хамгийн буруу талаар өнгөн дээр 202 номертой морцсон Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1-р яриад ган зэргийн хээр үрээ за түүний цааталт нь 16 номертой морцсон Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын яриа Бямбын Эрдэнэбаатарын хээр халдсан үрээ гарч ирсэн байна. За энэ хээр халдсан үрээ энэ жилийн хувьд бол одоо битүү үрээ байгаа. За энэ өдрийн наадамд одоо тун хурдан байна да битүү өрөө бол аргагүй хөлтөөхөн шиг энэ өдрийн баяр наадмыг хөтлөөд гараад ирсэн байна. Айргийн 3 дээр 105 номертой марцсан хээр үрээ мөн гарч ирсэн байгаа. Сүхбаатар аймгийн Асгад сумын яриад хүрэл чулууны хээр үрээ. За хүрэл чулуу уяаж хурдан их насны мордын уралдаанд хонгор мороо айргийн 3 турлуулсан энэ өдрийн баяр наадам дээр одоо тархины 5 өрөөний 2 нь одоо хүрэл чулуу уяачийн хээр үрээ гараад ирсэн байна. За тархины 5 өрөө ер нь энэ өдрийн баяр наадам 5 хээр үрээ гарч ирсэн байна да. За өглөөний нар одоо манай уяачдын таамаг одоо бүгээмэр төрүүлэх маягтай яриад байсан. Тэгсэн чинь одоо хурдан хязаалангийн уралдаан дээр ер нь 5 хээр үрээ 6 хээр үрээ тархины өрөөнд дээр гарч ирсэн байна. За энэ 3 үрээнийхээ өмнө дээр айргийн 3 дээр Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын Харьяата төвшин төгсийн инх манлагийн хээр үрээ айргийн 4 дээр хүрэл чулууны хээр үрээ цаатлаар одоо 94 номертой марцсан мөн одоо хээр үрээ гараад ирсэн байгаа. За энэ сумын аймгийн алдарт яач Нямсрангийн Батэрдны хээр үрээ гэсэн 3 үрээ хоорондоо холбоотойгоо байна. За энэ төвшин төгсийн инх манлагийн хээр үрээ Матад сум өсгөн байгуулагдсны Түүхэн Ярав алдарт 101 жилийн он баяр наадам түрүү магнат хурдалсан. За Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын өвнөд бүсийн сорилго уралдаанд түрүү магнат хурдалсан бага наадамд одоо 3 харигдсан ийм шандастай хурдан үрээ энэ өдрийн баяр наадмын хурдан хязаалангийн уралдааны за тархины 5 үрээний айргийн 4 дээр гарч ирсэн байна. За тархины 2 үрээ хээр үрээч өнөөдрийн наадамд одоо үнэхэрийн ганган шуухан гал гарсан уралдааны гаргаж байна да. 2 унаач нь ер нь хоёулаа их одоо хашир унаач байна. Ер нь зай өгөхгүй л давраад ер нь хөдөлгөөд байна да. Дүүрэн 45 тайл ер нь хөдөлгөөд байна. Энэ 2 үрээн дээр ер нь арын 3 4 5-ын үрээ ер нь залгахад ер нь том бэрх байна. За өнгөн дээр Баян цагаан уулын дахлах баяр наадам зориулсан хурдан хязаалангийн уралдааны өнгөн дээр 202 номертой морцсон Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын яриад ган зэргийн хээр үрээ аман үзүүн дээр нь 16 номертой морцсон Сүхбаатар сумын Харьяат Бямбын Эрдэнэбаатарын хээр үрээ гэсэн 2 үрээ хоорондоо холбоотой байна. За 105 номертой морцсон хээр үрээг ер нь ард дээр нь залгаж магадгүй байна да. Асгад сумын Харьяат 4-р яриад хүрэл чулууны хээр үрээг ер нь айргийн за тархины 2 үрээн дээр нэг аваачиж магадгүй байна. Унаачин сайхан зоогийн маажаа байгаа харагдаж байна да. За ингээд зоогийн маажид явсан унаач одоо морь ер нь одоо нэг сэргэлт авах ер нь магадaltaй. За энэ хээр үрээний хувьд бол одоо унаачин одоо нэг одоо 2 тархины 2 үрээн дээр нэг уралдуулж магадгүй байна да. За арын 3 үрээний хөнгөн дээр Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын төвшин төгсийн инх манлагийн хээр үрээ 4 дээр хүрэл чулууны хээр үрээ 5 дээр аймгийн алдарт байж Батэрдны хээр үрээ гэсэн 6 хээр үрээ энэ өдрийн наадам дээр зул задлж гарч ирсэн аргагүй нэг одоо
сарватал тавьж байгаа да хээр үрээ. Өөд газар одоо энэ Батэрдний аймгийн алдарт байж Батэрдний хээр үрийг ингээд савж оруулах гэдэг нь одоо яаж байгаа юм бол да. Хашир одоо шинэхэн унаач одоо энэ өдрийн баяр наадам дээр одоо хээр үрээг ер нь энэ өд савж оруулахсаар байгаа энэ 4 5-ын өрөөнөөс нэг үлдүүлж магадгүй юм байна. За энэ үсэн дөрвөлцээд байгаа айргийн 5 дээр Сүхбаатар аймгийн Асгал сум яриад хүрэл чулууны хээр үрээ айргийн 5 дээр 4 дээр Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сум яриад Төвшин төгсгийн энх манлагийн хээр үрээ байна. За Цэдэн ишийн Төвшин төгс гэж одоо Төвшин төгсгийн адуун сүргээс Пүрббаатарын загал морь одоо улс бүсийн наадамж миний мэдхийн одоо 3 айрагдсан байгаа. За бас одоо баг наадам гэхдээ Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумда бас олон айрагдаж дөрвсөн Монгол улсын тод манлаа уяач за Пүрббаатар гэж одоо Пүрббаатарын загал морь Цэдэн ишийн Төвшин төгсгийн адуун сүргээс одоо төрөн гарсан байдаг. За тэгвэл одоо энэ хийн дээр 599 номер дээр хийн дээр яваад байгаа хүрээ үрээг харуулж байна. Энэ хүрээ үрээ бол бүртгэлэн зөрсөн байгаа. Энэ хүрээ үрээч ер нь их сайхан тархинд оролдож байна. Морь дөнгөж лэргэнгүүд одоо тархин дээр гараад ирсэн. Энэ өдрийн баяр наадам дээр одоо их сайхан тархинд оруулж байна. За 6 дээр энэ Бат тайвны хээр үрээ азарган хээр үрээс өнөөдрийн наадамд аргагүй нэг агсар дуухан байна. Арай л одоо нэг энэ 5 үрээндээ арай л нэг жижиг юм байна. Тэгтээ уртлаг дуу ер нь Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумаас гарч ирж байгаа аргагүй нэг аралтайхан хээр үрээ өдрийн баяр наадмын хурдан хязаалангийн уралдааны 6 7 8 дээр гарч ирсэн байна. За 2 үрээ ер нь энэ өдрийн баяр наадмын хурдан хязаалангийн уралдааны 5 6-гийн үрэн дээр очиж ер нь залгаж магадгүй юм байна. Тэгтээ ер нь барайны газар эндээс ер нь тун ойрцсон байгаа да. Эндээс лав 51 одоо километр гарантай яваад хурдан хязаалангийн уралдаан одоо түрүүч барайнд орно. За энэхүү Дорн тамгийн Матуд сум Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумдын зааг дээр сүндэрлэх Бэрутин баян цагаан уулын дахлаг баяр наадам зориулсан хурдан хязаалангийн уралдааны 6 дээр 94 номертой гарсан цагаасаа гэл тархинд дурлцсан Асгал сумын харьяат аймгийн алдарт уяач Нямсрангийн Батэрдний хээр үрээ 6 дээр 5 дээр энэ Сүхбаатар аймгийн Асгал сумын харьяат Сугарж явын хүрэл чулууны халтар үрээ. За 5 6 дээр Сүхбаатарын Асгатаас 2 үрээ. За 4 дээр Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын харьяат Төвшин төгсгийн энх манлагийн хээр үрээ. За тархины 3 үрээг энэ өдрийн наадамч одоо энэ уруу хөдлөхөндөө барайны доод адагт орж ирэхэд энэ 3 үрээ үндсэндээ 50 шүргэлцээд байна да. За цаана нь одоо саарл морьтой тавиач одоо яах гээд байгаа юм болоо да энэ 3 үрээг. За саарл морьтой тавиач орохгүй байна. За энэ одоо шууд амжуултан дээр арай ингэж орж иж болохгүй баг. За ингээд барайны доод хавтгаар орж ирэхэд за Сүхбаатар аймгийн 16 номертой морцсон Сүхбаатар сумын ирээд Бямбын Эрдэнэбаатарын хээр халз үүрээ хөдөлж эхэллээ. Хээр халз үүрээ ер нь наашаа ер нь хадуурах гээд байгаа үрээ шүү. За 4 үрээ залгуулж аваад энэ ер нь өөд энэ жоохон барайны доод өдөг рүү дахиад өөд рүү одоо дахиад хөдлөглөө. За яа өнөөдрийн наадмын хурдан хязаалангийн уралдаан бол үнэхэрийн одоо гал гарсан ганган шухан уралдааны гаргаж байна. 2 үрээ ер нь 3 4-ийнхээ үрээнд үнэхэрийн гүйцэгдэхгүй байна. За энэ хээр ялцсан үрэл Сүхбаатар сумын үеийн дээрс марцсан Бямбын Эрдэнэбаатарын хээр халзан үрэл үнэхэрийн одоо хурдан байгаа үрээ Сүхбаатар сумаас хурдан их насны мордын уралдаанд хөрмөр ам үзүүлсэн бод хээр халзан үрээ дутуугаан гүйцэж дундуурaan дүүргэж хээр халзан үрээ баян цагаан уулынхаа баяр наадам зориулсан хурдан хязаалангийн уралдаанд төрүүлж магадгүй юм байна да. За барай орой болоогүй олны хэл ам хазгаад усах болтойгоо. За амын үзүүн дээр нь ган зэргийн хээр үрээ 202 номертой мордсон ган зэргийн хээр үрээ амын үзүүн дээр. За хээр халзан үрээг салгалаа. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат Бямбын Эрдэнэбаатарын хээр халзан үрээг салгалаа. За барай эндээс одоо лавтай энэ 200 м хэрэг одоо 200 м хэрэгтэй яваад одоо үзэгчтэй үзүүрлээ орно. Ган зэргийн хээр үрээ амын үзүүн дээр. За ган зэргийн хээр үрээ амын үзүүн дээр байна. За ингээд одоо хурдан хязаалангийн уралдаан барайнд ороход Баян цагаан уулын дахлаг баяр наадам зориулсан хурдан хязаалангийн уралдааны өнгөн дээр Сүхбаатар сумын харьяат Бямбын Эрдэнэбаатарын хээр халзан үрээ ингэж ийхүү одоо өнгөсөр үзэгчтэй үзүүрлээ орж ирлээ. Арын 3 үрээ арийнхаа өрөөнөөс үндсэндээ нэг за үндсэндээ 50 м хэрэтээ салсан байна. За ган зөргийн хээр үрээ ам үзүүллээ. За айргийн 3-д гарсан цагаасаа сайхан тархинд дурлсан за хүрэл чулууны хээр үрээ айргийн 4-т Эрдэнэ цагаан сумын Төвшин төгсгийн энх манлагийн хээр үрээ айргийн 4 айргийн 5 дээр мөн одоо Асгад сумын яриад хүрэл чулууны хээр үрээ айргийн 5 турдлаа. За хүрэл чулуу уяаж Асгад сумаас ирж одоо 2 үрээ айргдууллаа. 5 дээр одоо энэ 599 номер дээр одоо Сүхбаатарын наран гэж бүртгүүлсэн байгаа 5 6 дурдлаа. 7-д одоо энэ Батайвны хээр үрээ 8-д энэ 94 номертой мал аймгийн алдарт тавьж Батэрдний хээр үрээ 8 турдлаа. За тархины 8 үрээ арийнхаа мордоос 100 м хэрэтээ салсан байгааг харуулж байна.
За өнөөдрийн хязгаалангийн уралдаан бол үнэхээр ганган шуухан гал галсан уралдаан болж байна. За шоу дамжуулалтын ерөнхий ивент тэтгэгч Матус Сумын сумын алдар туяач амрын бод ивент тэтгэж байшаагж байгаа. За баяр хүргье. Хээр үргэлцсэн үргээ сайхан төрүүлглээ. Үзэгчд өргөд болсон. За сквадрон сумаа. Буцаах нэг өөр сайхан гэж байна. За хээр алц үргээ ямар утгатай үргээ вэ? Энэ их толон сквадрон сумын Бямбайрд натрын онгор. Тэгээд эцэг нь тооны бор азар. Энэ жилийн хэд давхар болж байна? Ямар тэгээд энэ жил 14 болсон. За баярлалаа алмаас хавтгаа. Баярлалаа. Би сквадрамын Эрдэнэ цагаан сумын төвшин төгсөө нэг хүнлээ гэж залуу байж байна. Хээр үрээ ямар утгатай үрээ вэ? Хээр үрээ сквадрамын сквадр сумын алтан онооны зэрэг дөрж байгаа юм наа. Энэ жилийн хэд давхар болж байна? Ямар амжилт? Энэ жил хавраас ш баг ингээд 7 дахь уралдаан нөх шүү. Сумын наадамд төрүүлээд өшийн сорилго төрүүлээд тэгээ бага мэласаа наадам болчихсон. Би нэрч байна. За баярлалаа. За ухардаг. Сумын ганцэргийн хайр, хайргийн гур, асгад сумын хүрэл чулууны хайр, хайргийн дөрөв гарагийн уяа төгсөн их мансан хайр, хайргийн дот асгад сумын сугаржавын хайр. Ирэх хурдан хүлгүүдийн нэрхэм шинжингээд эзэн Чингис хааны ичил наймын шаргатал хусан хоёр чигтээ хүншин бүрхшүүтэй хурдан дарган ууцанда хурдны шинжин варванда буян гიშгэн сүүлэндэ бишүүдэргэн сакканда алдар туяач нэгмэрсрэнгийн X үхэ. Тавд гооргийн хэрэгэн санаг авраг малчага Монгол телевизийн албан дуглын эзэг онгооврын мөнгө чаргал нар маань айлгийн таван морины шагналыг хардуулж байна.